За маш олон үзэгчид хайрын ахуулыг одоо хүссэн хүлээж надаас нэхэж чат бичсэн, комент бичсэн. Тийм учраас хайрын ахуул 5-ыг маш хурдан хугацаанд хийхээр одоо би 13 буюу халдварт тавьцаанаас өнөөдрийн дугаараа эхлүүлэх гэж байна. Одоо яг хажууд олон улсын Улаанбаатар их сургууль байна, Сандай Плаза байна. За энэ хоёроос их олон хүмүүс явдаг. Өмнө нь дандаа хороолол ч гэдэг юм уу, эсвэл фантом дээр хийжсэн бол одоо зүүн зүг рүү гаж байгаа хий гэж бодсон. За тэгээ өнөөдөр бас нэг 21 наснаас дээшээ нэг залууг ганц бие залууг сонгоод крашиг найрж өгье гэж бодож байгаа. Яагаад вэ гэвэл өнөөдрийн маань одоо нэвтрүүлэгт манай K Brands маань ер нь одоо Солонгосын хатан хааны нэрмжит Intero брэндтэй одоо хамтран ажиллаж бид нар одоо албан ёсны эрхтэйгээр Intero брендийн бүтээгдэхүүнүүдийг та нартай түгээх болно. Тэгээд одоо энд одоо ямар бүтээгдэхүүн байдаг юм бэ гэвэл одоо бид нар ер нь ингээд арцаад арчлаад байдаг тийм үү. Тэгэхээр одоо бидний энэ одоо Y zone хэсэг буюу одоо эмэгтэйчүүдийн хөөрхөн буужгаа тийм эмэгтэйчүүдийн хөөрхөн болдгоо боор энэ төргээд бүгдээрээ тэрийг арчилж яахгүй болохгүй. Тэгээ өндөр энд одоо эмэгтэй хүний одоо бас эмэгтэйчүүд чинь тэгэл хамаагүй угааж барьснаас энэ төр болоод ашигтай бүтээгдэхүүнүүд нь байхгүй болсон. Тэгээ одоо үнэр гардаг ч юм уу цагаан юм гардаг тий эсвэл одоо бэлгийн замын анхан шатны өвчнөөс одоо өвчлөн сэргийлдэг. За тэгээ биений имийг одоо хүртэл докторжуулдаг гэж байгаа. Тэгээд ийм сайн бүтээгдэхүүнүүдийг одоо өнөөдөр нэг залууг олоод одоо крашны бэлэглэх болно. За энэ цагаан нь болохоор бас хосууд хоорондоо хэрэгэлдэг ийм гоё жел энэ төр байгаа. За тэгээд өнөөдөр бас бүгдээрээ яг энэ 13 хавцаанаас салдвар тавьцаанаас нэг залууг сонгож крашиг нь найрцгаая. Энэ нэг хоёр залуу зогсож байна. За сайн байцгаана уу? Нэг юм асуучих уу би? За манай хоёр оюутан уу? Оюутан. За ганц бий юу? Ганц бий. Ганц биш. Биш ээ? Хостой юм. За юу чамтай юм яриад. Хэдэн настай? 21-тэй. 21-тэй. Яг л юм байна. За краштай юу? Бага юу? За би хайрын ахуулгын нэвтрүүлгээс явж байгаа байхгүй юу? Хаана үдгийн? Солонгос явсан. Хөөхөөрхий тийм үү? Сурхаа явсан юм уу? Тий. Тийм үү. Чи юу краштай харьцдаг юм уу? Харьцдаг. Юу нь бол хүлээж л байгаа юм байна тий. За үнэн ч хүлээж чадчихна уу? За чи үнэн ч шүү дээ. Би бас нэг тийм ээж аваарт нэг камер хайгаад байгаа. Тийм хашаа машинд нь тавих камер хайгаад байгаа. Тэгэд бас энэгээр бас давхар байвал гэж бодоод байна. Танад тийм хашаа машин тавьдаг камер байгаа юу? Бага. Нарны панелтэй юм. Энэ чихвчтэй ч идэ. Хамн уу? Тэ. Хамн 35,000-аас дээш. 35,000-аас дээш. Жижиг байгаа юу? За окей. Юу яана? Краш олчвол бүгдээ бас чихвч мөхөж энэ бас би нэмэлтээр авч өгье гэж бодсон юм уу. Тэгээд ямс юу байна. Гэхдээ үнэ олоодох юм. Ямар нэг хүн крашлдаг уу? Үгүй харж явдаг юм ихтэй байхгүй юу? Одоо алгалаа. Байхгүй наа. Тийм үү. Одоо тэгээд хэдийн хүртэл харахгүй байх вэ? Мэдэх юм алгад. Болоход багтдаг гэж. Болоход байлгүй дээ. За окей. Ганц би юу? Гэр бүлтэй юу? Миний үеийн зэрэг бүгдээр гэр бүлтэй болчиход байгаа маа. Гэр бүлтэй л багтаа тий бодвол. Тийм дээ. Гэр бүлтэй л багтаа. За гэр бүлтэй л байгаа. Ганц би юу? Үгүй. Гэр бүл их нэртэй юм уу? Бүгдээрээ л болгочих яасан юм. Нэг асуучих уу? За сайн байна уу? Ганц би юу? Үгүй. Гэр бүлтэй юу тий? Краштай юу? Байхгүй. Зөвлөж тий. Мэдүү хүн крашлдаг юм. Үгүй. Харж явдаг мэдүү байхгүй юм байна. Би ч краш чи найрж өгөх гэж шүү дээ. Ганц би юу? Ганц би. За. Краштай юу? Байхгүй. Яа чи болоо. Байхгүй яхаа нэр. Яг чи яхаа краш гэдэг. Байхгүй. Зөвлөж чи ийм хөөрхөн залуу яхаа краш. Байхгүй. Краштай юу? Ганц би юу? Юм найз краш гэдэг. Чи ганц би. Таныг мэдсэн шүү дээ. Ганц би. Ганц би юу? Чи краш уу? Тэ. Бага юу? За чам хин гэдэг. За энд бол ганц би ч гэсэн краш хүн байна. За энд бол найз охинтой юм байна. За чам хин гэдэг. Төвшин заяа гэдэг. Төвшин заяа. За төвшин заяа краштай бол краштай юм байна. Аль гуруулж байгаа ийшээ гараадах уу? Нааш дөрүл ийшээ гараадах. Найзаагаа дэмжиж хамт байж байгаарай. За одоо ингэх гээд байгаа байхгүй. Ахын хайрын ахуулгын нэвтрүүлгээс явж байгаа байхгүй. Тэгээд одоо чиний крашиг өндөр чамд бүр ингэж найрж өгье заяа. Хойлоо очоод крашт чи маш гоё бэлгнүүдийг өгье. Одоо яг эд одоо жигэн крашлдаг краш найрж явахгүй бол алдчихдаг нас байхгүй да. Тий. Зөрөгтэй бай. Ахын одоо ингэж крашаа бас найрж байгаа. Тий. Би тэгээд одоо бас надад ингэ хэдэн үе боломж байгааг нь би бас ингэж бодож байгаа боломжоо нэмээл байна. Одоо хоёул краш өндөр найраа. Өндөр өшөө краш чи би ямар бэлэг өгөх гээд байгаа юм хэрвээ. Та хэд одоо энэ хэсгийг ингээ Y zone гэдэг гинэ. Бид өдөө нэг хар азарга борлдгоо борыг хэсгийг тэгдэг гин. Тэнгүүд энийг одоо яг арчилдаг одоо Солонгосын бүр хатан хааны нэрмжит Intero брендийн бэлгийг би краш өгөх гээд байгаа байхгүй юу. Энд 310 төгрөгийн бүтээгдэхүүн байна. Тэгээд чамд бүр одоо тэгээ краш чи эндээс тэр саандбайгаас ороод хоёул би бас ойр саандаа ороогүй бас амар гоё байна. Тэндээс би нэг угаасаа нэг ээж авдаг камер авах гээд байгаа байхгүй. Тэндээс харж ягаад краш нэг чихвч авч өгье. Тэгээ хоёлаа өсөж засуулчаад краш дээр ч очие. Болж байна.
Би ажиллах нэрээ өнөөдөр манай ээж энэ төрсөдөр ахгүй юу? Аа за. Тэгээд энийгээр чинь дэлэнтээд ээжтэй би төрөж. Ээжтэй юу гэж Y zone юм одоохондоо бэлгэлж идэх бэ болохгүй шүү дээ чи. Краш найрыг нэвтрүүлэх гэдэг чи ээжигээ найрах гэдэг чи сэргэлэн гар юм аа чи. Чи яах вэ биш ээ? Төвшин заяа ийм сайхан төвшин залуу тий ийм сайхан заяан дэлгэрсэн залуу юу гэж ийм юмнаас имэх юм бэ? Чи крашгийн дугаарыг мэддэг үү? Юу н харьцдаг уу? Үгүй ер нь чадмаа даваг баг шүү. Чад аваагүй байгаа. Чи бичсэн юм уу? Өөн биччихсэн. Тэгээд найзлуутай гэжсэн. Аа тийм үү. Тий. Одоо ямар вэ? Хайцдаг хүн бол цааш шүү дээ. Хайцдаг хүн зайн шүү дээ. Тийм биз дээ. Ямар хамаатай. Яах вэ? Гээ юу яах вэ чи? Найзууд нь хэлэлтэй чи ийм гоё боломж чамд ингээд дахин олдохгүй боломж тахад. Тэг чи краштай за үгүй гэсэн чи яад юм бэ? Эрэгтэй хүн ингээд хаяал гээд яаж хийж үлзээд харамсах чи аймаг гоё яахгүй. Биний дандаа хэлдэг нэрээ. Үзэхгүй харамссан бол тэг чи яах юм бэ? Өөр айгаад явдаггүй байхгүй. Чи ёо болоо шүү дээ. Бити айл даах юм дөө. Даа чи үзээ. За фэйсбүүк нь харчих. Найзлууг юм биш. За ёо. Хоёул энэ бэлээ чи бэлгээ авчих. 310 мянган төгрөгийн манай K-Brands-ийн маань одоо ингээд хамтран ажиллаж байгаа Interior брендийн бэлэг шүү. За. За орцгоё. Бэсэний гоё дэлгэр орсон тийш явъя. Зөвхөн нэг My Hobby гэдэг түрүүн энэгээр явжгаад харсан дэлгэр байна. Ийшээ бүгдрээ орж Crash чи ерөнхийдөө яг юунд дуртай яад гэж ер нь мэдхгүй судалж ирсэн үү? Ер нь ягаан төрлийн кейс мэс. Ягаан төрлийн. За эднээс ягаан ч ихэж авъя заяа. Би түрүүн нэг хүн олох гээд явцсан бохгүй юу? Тэгээд юу яах гэдэг юм? Би нөө харийн ахлагын нэвтрүүлэг хийж яваа. Аа за. Тэгээд танах чинь My Hobby гэдэг шоп юм байна шүү дээ, тий? Одоо энэ хүүгийн Crash охинд цацрал гэдэг юм байна, тий? Цацралд амин гой чихвч сонгож өгье. Ингээд чихвч гэдэг чинь нэг байнга хэрэгэлдэг учраас тэр чихвчийг хараад чамааг бодож байгаасаа гэж ахна өсөж байгаа байхгүй юу? Заавал чихвч юм. Гүй чи заавал гэхгүй шүү дээ. Би Аппарат яд юм бол. ямар аппарат? Иймэрхүү. Өө юу хөрх энэ эдгээр юу юм бэ? Зураг авдаг юм уу чинээс? Тийм камера. Одоо энэ болохоор хэвлдэг камерууд байгаа. Шууд дарсан зураг. Энэ миний хөрх юм биш үү? Хамаагүй чихвч гэхгүй ахын зүгээр өөрийнхөө мөнгөөр авчих гээд байгаа. Бас ингээд K-Brands-ийн бэлгийн хажуугаар дахиад нэг чихвчтэй юм уу ингээд нэг хажуудлын бэлэг байл гоё гэж утсан байхгүй. Тэгвэл энэ цум гэсэн. Аль энийг цум гэсэн нэг энэ юутай. Энэ хэд юм бэ? Сүүлийн кейснээс юм шиг. Аа тийм. Мөн үү? Энэ ямар хөөрх юм бэ? Энийг харуул да. Ингээд юутай тагтай. Одоо зурагтаас хамгаалаад тэгээ Тэгээд зураг аваад шууд хэвлээ гаргаад. хэвлдэг нь эднэр нь энэ тав. Тий арай энэ хэвлэг нь хэдэ? Хэвлэгнээс болохоор нэг 92-аас 98 орно гэж байна. Замаагүй нэг 20 мянган юм шүү дээ. Хаа юу зардаг л юм бэ? Манай болохоор гадаг камера байгаа, гэр камера байгаа. Тэгээ юм чихвчнүүд, орчуулагч төхөөрөмжнүүд. Энэ гадаа камера чинь би нөө ээж авирхан гэрт хашаанд ингээд тавьчвал энэ яаж нэглэж мэглэж гэж Энэ болохоор нарны талиор цэник хураана. Одоо өөр дөр 4G SIM ордог. Одоо нөө Wi-Fi. Тэгэхээр шууд гадаа тавиад болоо юм биш үү? Гадаа тавиал SIM дотор нь өөр дөр SIM орно. Тэгээ SIM-ээ датагаар сараалган цэнэглээд утсан дээр аппликейшнстай холбоод хэдэн ч хүн хийж болдог. Ямар гоё. За би энэс дараа нь хийж тогтоо үзье. Би одоо нэвтрүүлэг хийж болохоор ямаас ээж авирсан нэг юм авах гээд хайж ийсэн ашгүй. Очлоо. Энийг харуултаа. Энэ яг орчих. Ингэж зураг аваад Тий одоо хэвлж үзүүлээ. за одоо хэвлэлт миний зургийг аваад хэлээд өгч шүү дээ. Ганц. За. Одоо бид гурвын зургийг аваад. Аханаш. За. Нөө яа гэрхэн. За. Ингээл шууд хэвлээ гаргаад ирэх нь шүү дээ. Би дараад. Оо. Аймаг гоо тод гардаг юм шүү дээ. Тийм манайхаас наадаг цаасаас өгж болно. Тэгэх юм бол ингээд наагаад хэрэглээд ичсэн. За манай ингээд оператор манаас харагдаж байна. За би танайхаа гой тавьж хэдэн хөндрүүлэх вэ? Ер нь бол хэмдрүүлж болно уу? За яг итүлэн чи 90 92 мянга. 92 мянга. За би 72 мянга л авъя тэхүү. За тэгээд болно. Би тэгээд 20 мянган төгрөнд оцсон дугаар юу ярьж навж өгөө заяа. За. За ингээд энийг энэ хоёрыг барьчих. За ийм хоёр бэлэг өгье. Болж гинөө. Гоё байгаа сте. За одоо хоёлаа юу юмнаа? Үсч явна. Үсч явж ахын дүүгийн үсийг Axe салон гэж байгаа зөө. Axe Studio гэдэг. Одоо миний 10 жил миний үсийг сэсэж байгаа газар байгаа. Тэгээд одоо мастер үсчин дээр ахын чамайг авч үсийг чинь гоё болгоод тэгээд Crash очиж явъя. Замдаа бүгдээрээ Crash-тай нас уцаар холбогдоод хаана вэ энэ гэдгийг мэдцгээе. За явъя. Тэгээ одоо би өөрийнхөө очдог үсчин дээр олон жил сууж байгаагээ сөхөө найз дээрээ очиж төвшин заяа дүүгийнхаа үсийг гойдсуулаад тэгээ Crash-таар нь очноо. Тэгээ одоо бүгдээрээ энэ машин зүгээр явахгүй одоо Crash-тайгаа яри яхын дэзээ. Дугаарыг манай дүүг голын дүүг юм блэ? Лавга. Тэмүүлэн. Лавга Тэмүүлэн хоёр бол бас сэргэлэн хөөрхөн дүүнэр байна. Лавга бол сэргэлэндээ шууд дугаарыг нь олчлоо. Ба дүү нүуний баясгалан дүү байна.
Баа дүүч найз. Ночлоо. Гой зэх тэр. Шинэ цагийн дээр болж. Ano? Ano? Би төвшин заяа байна. Чи цагийн дараа завтай юу? Нэг юм хал. Өчөөд явах гэсэн. Чи одоо хаана юм? Яагаад хэцээтэй бэ тий бүр заавал би бүр төвшин цагийг болгож өгөөмөө санагдах юм. Одоо шууд ханд шууд очно одоо өөс сонголт байхгүй. Сургууль дээр. Сургууль дээр л байна. За ямар юугаа ягаал үсээсуулаад тэгээ шууд очие. Зүгээрээ мэдв ийм юм байх болохгүй фитнест яв мэдв. Хамаагүй мэдв. Зүгээрээ бүр бие хөгжүүлээд цацралыг жинхэнэ буцаад унгас алдтлаа. Төвшин заяа хайртай гэтэл наханд хичээх ёстой шүү заяа. Зүгээр шүү дээ. Энд чинь 17 18 наснд ийм их зүйл байлгүй яадаг. Гэтэ бас та хоёр ер нь ямар хуу харилцаатай юм. Одоо энэ би нэг мэддэг. Үг мөг сольдог ярьдгүй юу хоорондоо? Харин нэр чаддаг юм чи. Харин тийм бай. Чи яг ингэ зүгээр ярьж байгаа л яг цацралтай ярихаараа ингэ тоолж цаашаа орчдөг юм байна тий. Би бол амин сонирн байс таханд 10 жилдээ би өгөөс өмнө ярьж байсан. Таалагддаг охиноо би зодоол айтгсан. Бүр болохгүй K брэндийнхаа гоо сайхны бүтээгдэхүүнээс дараа нь чамд өгье заяа. Чи бас тэрнээс хэрэглээрээ тэгж яагаад наад охин найраарай заяа. Өнөөдөр хоёул ямар сэтгэлээ хичлээдэг. Би чамд сайн зоригтой хэлсэн шүү. Тэгвэл тэр хүн чинь бас ингэ бодно шүү те. Энэ надад сайн юм бэ шүү те гэх те. Тэрний дараа бас арай нэг харьцаа өөр шүү. За тэгээ одоо бүгд өсчин дээр очиод олзъя да. Манай дүү сандраад би сандраад сандралтай өдөр байна. За бид нар Central Tower дээр ирсэн байна. Тэгээд хоёр давхарт 200 долларт Axe Hair Studio одоо орж бүгдээрээ дүүгийнхаа үсийг гоё засуулъя. За. Ирлээ. Axe Hair Studio. За тэгээ одоо бүгдээрээ тусч орж эхлээд маа найзтай уулзъя. Тэгээд яаж зүгээр үү гэдгийг ярилцчаад тэгээд бас нэг арай өөр өнгө төрхийг гаргаад краш юмнаа. За орой. За сайн байна уу? Юу байна минь найз? Өчтөр л уулзсан л яг үндэ би өчтөр үсээс сүсээ. За танилцаарай. За найз нь хайрын ахуулга гэдэг нэвтрүүлэг хийгээ явж байна. Хайрын ахуулга гэдэг. За энэ яадаг нэвтрүүлэг юм бэ гэхээр найз нь ингээд энэ одоо төвшин заяа гээд одоо дүүгийнхаа крашиг нь ярьж өгч байгаа байхгүй. Тэгээ одоо хайртай хүндээ таалагддаг хүндээ одоо гоё харагдахын тулд мэдээж үс сайхан бол үс сайхан тий. Тэгэхээр одоо энэ дүүгийнхаа үсийг их гоё болгож өөрчлөөд ийм гоё бэлгүүд авцсан явж байгаа юм. Тэр краш нөх юм. Одоо гоё урт тустай юм чи хуссан дээр үл. Шууд госон идэв. Тэгээд баад өсөө ургуул хэр удаж байгаа лээ? Ургуулад нэг жил болох чинь. Ямар үсчингээс асуулаа зүгээр юм бэ? Урт үсийг. Тийм зүгээр засах юм уу яа? Тийм эмхтэй өсчөнгөө зассан дээр л те. Эмхтэй өсчин. Урт туссан дээр гоё ярилцж байгаа. Санаа оноогоо ярилцж байгаа те. Богиносохгүй лөө те. Юм те. Нэг аим богиносохгүй юм шиг. Уртаар нь гоё юмсалсан шүү дээ. За тэгвэл аль үсчинд очсон уу? Нааштай хэлээд өгч. За эхлээ өсөө угаалгачих хэнд. Дэш ороод өсөө угаалгачих. Бас өхөө одоо энэ бол бас хөшөрдөг өмхөө суудсан минь найз. Гэхдээ нэр 17 яг ийм л хүн байсан одоо л имээр байгаа. Однооч бас хэлэндээ нэр тий. Зөвхөн яг ийм л хүн байсан тий. Одоо л лөөсөө хөшөрөхгүй ба. Одоо сөхөд асуудлыг их олон хүмүүс мэдж байгаа хаа гэж бодож. Тэгээд манай Axe Studio маань нэрээ одоо шинэ өсчтийг өөрсдөө сургаж авнаа гэж мань сонссон шүү дээ. Тэгээ ер нь одоо тийм. Ер нь одоо сонирхолтой хүмүүсийг ер нь сургаал босч болгож авна да. Сургаад эсвэл бас ажиллаж исэн ч хүн байж болно шүү дээ. Тийм ер нь тийм. Ажиллаж исэн ч хүн байж болно. Одоо манай салбар ч зайсанд байгаа, хүүхдийн зууд байгаа, Централ Таверт байгаа. Тэгээд ер нь гэр ойрхон газраа хүссэн газар ажиллаж болно. Тэгээ ажиллангаа сураад цалиа аваад тэгээд цааш төгсч юм болж байна. Дундад цалин ер нь 4 сая мая хавцал байгаа. 3 сая. Чи аймаа өндөр цалин байхгүй тий. Тэгээд би бас найзтай олон жил ингээд суулгата баярлаа гэж ерөөсөө бас хэлтгэлтэй. Гэтэ яг ингэж камер дээр л хэлж байгаа юм байна. Миний үсэг нэрээ олон жил 10 жил зассан байна. Минээс тэгээд Axe Studio хамт олонд найзтай бас баярлаа гэдгийг ингээд хэлчихэ. Их баярлалдаг шүү минээс. Баярлалаа. За одоо манай дүү маань өсөс суулж байгаа. Тэгээд бүгдээрээ дууцсныхын дараа эндээс гараад Crash-ын сургууль дээр байгаа гэсэн
Тэгээ жоохон ингээд эвгүй яриадлээ. Өөрт нь сайн гэдэг мэддэм байлээ. Тэгээ ямар ч гэсэн нууцаар явж очих гэж байгаа. Тэгээд хэрхэн ямар акшн гарахыг харах бол нэр хайр ахалтайгаар дуусна хамт байгаарай. Тэгээд хүсч болохыг хүсэж байгаа залуучуудын доор байгаа мэйл рүү бас өөрхөн CV-г явуулаад тэгээд ажилтай гоё хамт олонтой болоорой гэж танаас самд болгомоор байна. За манай K-Brands зүүн дээр тань хамтран хүргэдэг харин ахвал нэвтрүүлгийн маань 5 дахь дугаар ерөөхдөө дуусахад нэлээд өгч чинь 80% дээр явж байна. Одоо манай дүүгийн үс ийм гоё болоод одоо бол цацрал бол үгүй гэж хэлж чадхаа болсон бахаа гэж би бодож байна. За хэр таалагдж байна? Дэжвэ. Сэтгэл бол хангалуун байна. За манай одноо бас ингээд одоо өөрчлөж байгаа хүмүүсийн үсийг ингээд өөрчилчөөд ингээд ер нь чамд ямар сэтгэл төрдөг вэ? Яг өөрчлөлтөд сэтгэл хангалуун байвал би бас дагаад 100 болчихсон. Тэгэд одоо ийм гоё одоо үсийг нь гоёгож гисэн аксистүүдийн хамт олонд бас баярлалаа. Тэгээд ер нь цаашдаас аксистүүдтэй хамтран ажиллах баха гэж бодож байгаа. Тэгээд дараагийн дугаараас бас дараагийн одоо тэр крашыг нарих чавны бас стил имижийг бас бид нэр өөрчлөнө гэж бодож байна. За ингээд одоо бүгдээрээ хамгийн чухал мөч болох цацрал руу явна. Бэлгээ өгнө. Одоо манай өөрөө төвшин заяа маань бэлэн болсон. Бэлэг бэлэн болсон. Ингээд цацрал руу явцгаа. A few moments later. За бид хоёр бас сталкерд чагаад хаана байгаа мэддэхгүй сургууль дээр байна гэдээсэн нэг болохоор одоо гэрте байна гэдэг ингээд нэг хаана байгаагаа яг тодорхой хэлчихгүй байхаар нь би өөрөө залгаад цэцэг хөргөлтөөс ярьж байна гэж хотлоо ярьж байгаа хаана байгааг нь мэдээд гарч ирсэн үү? Харсан уу хаана? Ард байна. Аа за хаана? Ха? Тэр атас Сандлаа ажиж зогсож байна уу? Аа за. За шууд дагаа юу? За. Зүгээр мэдв. За сайн байна мэдв. Наша хош. Хашаарай. За. Сайн байна уу мэдв. Сайн байна уу? Ах нэг нэвтрүүлэг хийж яваа байхгүй юу? Хайрын ах бол гээд. Тэгэд ах нь одоо өстө чамайг хаана байгааг чи мэддэггүй. Тэгэд өстө ингээд юу яагаад цэцгийн дэлгэр бэлгэр гэж ярьж байгаад хүрээд ирлээ. Дээш хараарай мэд. Яагаад доош хараад байгаа юм бэ? Төвдө танилцъя. Цацрал гэдэг. Цацрал гэдгээ. Тэгээд дандаа доош харж ярих юм уу? Дээш харж болохгүй юм уу? За одоо ингээд чамд бас нэг хүн ингээд гоё бэлэг өгөх гэж байна. Тэгэд хоёулаа гоё бэлэг нь хүлээж авъя дөхөө. За. За сэтгэлээ үгээд. Удаас гоё ханд гоё. Удаас нь харддаг шүү дээ. Хүн гоё бэлэг өгж байгаа юм чинь. За. чиний хөөрхөн минь чиний энэ өөрийнхөө байгаа байдал чинь надад их таалагддаг. Тэгээд зүг би сандрахад зүгээр шүү дээ. Чи гоё байна, амар гоё. За. Тэгээд зүгээр хань дэше зогсчихлаа. За. Хүн гоё бэлэг өгч байгаа чинь. Зүгээр ахын дэвтэ сандар. За. Би чамд сайн. За одоо ингээд цацрал маань ямар санагдаж чинь цацралынхаа гоё яриг сонсчлаа дөхөө. Энд чинь ингээд зүйл шүү дээ. Бид нэг амар хүн дээр хүлээж авал да. Энд чинь бас ингээд амьдрал байдаг ингээд манай төвшин сая маань ингээд ийм зоригтой сэтгэлээ хичилж чинь надаас зоригтой би бол ингэж чадахгүй байсан. Ийм гоё зориг нь үнэлэх хэрэгтэй байдаг байхгүй мэй дөө. Цацрлаа заа юу. За тэгээ хоёулаа гоё бэлгээд танилцуулж яах вэ? Үхэн тийм цаашдаа мэдхгүй ингээд бас хүний сэтгэл хувир нь өөрчлөгдөн. Одоо тэгж харж байгаа чинь ус мөсөнд харж чи манай төвшин саяг үсийг хардаа. Акс салон дээр бид хоёр бүр чамд зориулж. Ой. Харсаа. Wolfcat гэдэг засалтыг хийлгчээд ирж байна ханд ийм гоё үстэй. хүн төрүүлж ингэж Үсээс сууж. үзтээ. Тийм. За тэгээ хоёулаа гоё бэлгийн гоё танилцуулъя. За чи энийг танилцуулчих. Энэ бэлгээ танилцуулчих. Энэ бол тэр My Hobby гэдэг газраас авсан шүү дээ. Хоббигоос авсан юм камер байгаа. Тэг ингээд дотроо юутай Шууд угаагаа гарах чинь зураг. угаагаад зургийг угаагаад авчихсан. За чи энэгээр өөр залуутай зураг авах болов аа? Чи авах бол 400 хязаад авах болно шүү. Тэ? Одоо чи нэг автаахад авч болж нь үзэдэх байлаа яг. Ханага барьж. Тэр My Hobby гэдэг газраас очиж ийм гоё зургийн аппаратыг цацралаа зориулж авсан. Ер нь ийм зураг мөр авах дуртай явцлаа. Өөрөө л авдаг уу? Энэ бол одоо сайн хөгжөөд дандаа л утаснаар зураг хадгалдаг болцсон гэж яг угааж гаргадаг зургууд бол бас их цөөхөн байдаг баха тий. За. Чи надад ажиллаж чи заяа. За би энийг барьж. За би ахын чамд ийм гоё бэлэг өгөх гээд байна. Одоо чи нааш арчих. Одоо ахаас бол ичихгүй сте. За.
За ахна штэ манай K Brands маань энэхүү одоо хайр ахуйлах төрлөгийг хамтран зохион байгуулж хийдэг байхгүй юу? Тэгээ манайх одоо Солонгосын бүр хатан хааны нэрэмжтэй заяа. Одоо Intero гэдэг брэндтэй хамтран ажиллаж байгаа. Энэ яадаг вэ гэхээр одоо ингээд одоо охид бас одоо охтуудын бүх асуудлуудыг шийддэг. Одоо нөө эмэгтэй хүүхдүүдийн асуудал байдаг штэ. Тэгээ эмэгтэй одоо би чамтай ярихаас хичээд байна хаа яг үндэ. Нөө Y zone гэдэг юм байна. Y zone гэж үүдэг штэ эмэгтэй үнэ те. Тэнгүүд энэ одоо яг охтын бүх асуудлыг шийддэг. Одоо нөгөө нэг та нар ч одоо их олон асуудал байгаа да. Тэгээ жоохон хүүхдүүд юм шиг. Юу нь бол одоо багасаа л юм одоо энийг ичих бас асуудал биш л те. Багасаа гоё одоо анхаардаг байваагаасаа гэж бид нар хүсэж байгаа байхгүй. Тэгээд за энэ мөн бас ийм гоё жээл мэйлэн хэлбэртэй. За эмэгтэй хүүхдүүд ашигладаг юм байгаа шүү заяа. За энийг дотор нь бүх одоо нөгөө мэдээлэл юмуд нь байгаа. Тэгээ энэ багасаа эрүүл мэндэд анхаарч байгаасаа гэж энэ манай K брэндийн хамт олон маань хүсэж байгаа байхгүй. Тэгээд бэлгэлж байгаа байхгүй. Манай K брэндээс одоо ингээд төвшин зайгаар ингээд дамжуулаад чамааг найрах гад ингээд энэ бэлгийг өгч байгаа шүү заяа. За ямар санагч байна? Бэлэг таалаж байна. Ичж гин үү? А тэгээ жоохон бэлтгэлгүй гараад ирсэн баг шиг байна те. Нэг камер байхгүйгээд зүгээр хандаж чи өстой хөөрөх охин байна. За асуусан уу? Би тойрын зургийг нэг ганц аваад өгье. Яаж авдгийг? Энд дээр авчих тийм үү? Энд дээр нь дараад. Энд дээр. За энэ той зогш бидүүд гой дараа досомжтой ахыгаа зургийг аваад өгье. За ажид зогсож байгаа зүгээр шүү дээ ямар амаатай. Битгий хичээ мэд эр хүн зөрөгтэй бол чон цэцэг алддаг байхгүй. За аймаг хөрхөө гэж байна. Яшаараа. Энэлээ. Яа, эсвэл за одоо яаж яваад вэ? Яаж гараад? Оо тийм биш. Оо. Ой хараа. Маа хэнийг хараа л да. За энийг дүүдээ бэлгэлчээ. Ийм зөрөгтэй одоо залуу чамд ингээд анх удаа ирэх гэж чамд хөвгөн сэтгэлээ хэлчихэж байна уу? За тийм. За тийм ээ гэдэг өмнө байсан байна аа. Байсан юм байна. За би дахиад нэг авчи чамд бас нэг хадгалаад өгч зөө. За гоё штэ дараа нь дусамжтай. За та олж. За нашаараа. Энэ шиг дээр оршуулганд явж байгаа биш шүү. За одоо угаа гараад ирнэ. Ийм гоё юм ингээд чамд манай 40 сая бэлгэлж байгаа штэ. Баярлаа байдаг юм. Баярлаа. Чи хүнээс юм авч чи. За одоо энийг үгүй чи аим хөргөн гарсан шүү дээ. Чамд энэ хацдаг хүүхэн байгаа юм уу? Байхгүй шүү дээ, тэ? Чи ягаад 40 саяд боломж олгож болохгүй гэж. Аль энэ ураад ав. Хичээлтэй гэсэн юм аа. Хичээлтэй анхаарлаа. Хичээлтэй анхаарлаа. Тэгвэл ч боломж байгаа л. Яхаа надад гоё хийж бэлгэлээ байлаа. Энэ боломж бол байгаа л юм байна 40 сая. Тийм биз дээ. Эмэгтэй хүн чинь тас дурлалт гэж мэдгүй юм дөө. Үгүй. Шүлэг болцсон юм уу? Тэхээ болцсон юм уу? Итгэв эрхийг утчихсан. Эрхийг удаж байна. За тэгтээ одоо цэтэй юу чи 40 саяд нэг яг одоо яг энэ камерыг харж байгаад чи яг боломж олгоно гэж ганц удаа хэлчих. Боломж олгоод хоёр чат бичээд ингэж жоо харьцаж үзүүл яа. Ганц удаа боломж. Тийм яах. Гэхдээ яах вэ? Харьцаж үзүүлтэй. Чатлаад үз. Найзууд байя. Найзууд чи өөрөө дараа нь ардаас нь гүвээ. Одоо энэ чи өснөс нь бүр гоё болно шүү дээ. Бүр хөргөн. Одоо би K Brands-ийн бүтээгдэхүүнийг хэрэглээд бүр цагаар чинь. Тэгээ өсний юм гоё. Чи ардаас нь өөрөө дараа нь гүвээ чи харамсваа. Харамсахгүй юу? Гайгүй юу. За тэгтээ найзаас бас цаашаа хайр болж болно шүү дээ. Тийм биз дээ. Тэ? За тэгээд манай хоёр гоё ингээ тэрвэрч мэвэрлдэг гэж гоё бэлэг өгч чи бэлэг авчаад тэрвэрлдэг гэж. Зураг хаттай болцоо. Зураг тэрвэрлцээ. За тэгээд ямарсан амжилттай манай бэлэг аваарай. 40 сая маань юу хаанаас юу баах олох гараад ирвэ. 40 сая маань манай цацралд ингээд сэтгэлээ илчлээ ийм зөрөгтэй би та нарт эрчүүдтэй нэг зүйлийг хэлье. Ерөөсөө хийж үзчихэд та битээ зодтолтоод явъя. Хийж үзчихэд харамсал хамгийн гоё байдаг. Алдаа оноогоо одоо тунгаагаа дараа нь одоо манай 40 сая маань бүр царайлаг болчоод бүр гоё залуу болчоод дахиад нэг сэтгэлээ илчлээрэ заа яах нь. Тэгж хүсэж байна. Чи хамгийн зөрөгтэй одоо манай Монголын хөвгүүдийн төлөөлөл шүү. За. Надаас зөрөгтэй шүү. За чи өнөөдөр манай Монгол охтуудын одоо үнэхээр үзэсгэлэн гоо төгөлдөр нүур царай болсон охтуудын нэг шүү. Заа юу. За ингээ өнөөдрийн маань 40 сая маань сэтгэлээ илчлээд яг гоо үгүй гэсэн хариултыг авсан ч гэсэн үгүй гэсэн хариултыг авсан ч гэсэн цаашдаа найз хэмээр үлдээд одоо яг өмнө бол тэр хоёр маань найз байгаагүй бах тий. Зүс мэддэг лээс одоо бүр найзлна гэж штэ. Энэ бол шатагч байна гэсэн үг. Найзлна. Тэгэд яг найзлна шүү. Хамт хоолонд иддэг найзлна. Дараа нь цаашаа харилцаа юу болохыг мэдэхгүй. Тэгээ өнөөдрийн маань одоо хоёр дүүд маш том амжилт өгсөн. Та хоёр маань жоохон гоё хоорондоо юм яриа зогсчихэд гоё. Та хоёр таних юм байгаа дээ би нэгэ.
За жоохон юм яриа зогсчихъя. За бүгд ээшлээ. Юу ээж та нар юу гэж авцсан юм бэ? Хэдгээр анги та нар? Дөрөв. 6. За ингээд ийм хөөрхөн 69-р сургуулийн ийм хөөрхөн хүүхдүүдтэй өдрийнхөө хайрын хахуул нэвтрүүлгээ дуусгах гэж байна. Тэгээ бүгдээр ийшээ харж агаад энэ тэр камер руу харж агаад бүгдээрээ юу яачих? Энэ одоо бүх хайртай хүмүүсээ бодож агаад хайртай гэж хэлчих. Тэгээд энэ нэвтрүүлгээ дуусгая. 1 2 3 и. За баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.